Солиотой хэмжээнд золиос олсон Дэвид Реймер хүү. Дэвид Реймер бол шинжлэх ухаан, сэтгэл судлалын түүхэн дэх хамгийн хэрцгий шударга ус туршилтын золиос болсон нэгэн. Жирийн л нэгэн хөвгүүн болж хороод мэндэлсэн түүнийг эмч нарын алдаа эрдэмтний зөвхөн нээлт бодсон туршилт эмгэнэлт хувь заяар өгдөлсөн юм. Эцсийн эцэст Дэвид Реймер ихэр Брайаныхаа хамт 40 хүрээгүй наснда хоёулаа нас барахад хүрсэн нэгэн эмгэнэлт түүхийг өгүүлье. Дэвид Реймер буюу анх орчлонд мэдлэгт нь хайрсан нэрээр бол Брюс Питер Реймер 1965 онд Канадын Виннипег мужийн Манитоба хотноо төржээ. Дэвид орчлонд ирэхдээ хоёулаа буюу ихэр Брайаныхаа хамт ирсэн юм. Тэд Жанет Грейс Реймер болон Рональд Питер Реймерийн ихэр хөвгүүд болон эцэг эхтэй аз жаргал бэлгэлжээ. Ихэр хөвгүүдийг 5 сартай байхад эцэг нь эрүүл мэндэд нь анхаарал тавих зорилгоор эмнэлгийн шинжилгээнд оруултал фимоз буюу бэлэг эрхтний шамралт муу наалдангтай тогтоогджээ. Ингээд хөвгүүдийг 8 сартай байхад нь бэлэг эрхтний наалдангийг салгуулах хагалгаанд оруулсан байна. Ихэр хөвгүүдээс Брайаны бэлэг эрхтний хагалгаа амжилттай болсон бол харамсалтай нь Брюсийн бэлэг эрхтнийг хагалгааны үеэр эмчнэр гэмтээжгчээ. Энэ аимшигт явдлын дараагаар эцэг эх нь хүүдээ санаа зовж Балтиморыг зорж хамгийн сайн гэгдэх Джон Хопкинсийн эмнэлэгт хандсан байна. Тус эмнэлгийн эмч эрдэмтэн Джон Манийн нөхөн өрчхөө болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн асуудлаар салбартаа анхдагч томоохон эрдэмтэн гэгддэг байсан тул түүнд хандсан хэрэг. Гэтэл эрдэмтэн хэрэг явдлыг сонсоод тун хөнгөн байдлаар нэгэн санал тавьсан нь нэгэнт хүүгийн эргэтэн гэмчгсэн юм бол Брюсийн хүйсийг сольж эмэгтэй хүүхчийг өсгөх байв. Нэр хүнд бүхий эрдэмтний санаачлах шахалтаар Брюсийн эцэг эх энэ саналыг хүлээн авч хүүгийнхээ хүйсийг солихоор шийдсэн байна. Ингээд Брюсийг 22 сартад 2 төмсгийг нь хагалгаагаар авч үүнээс хойш Бренда хэмээх нэртэй охин болгож өсгөхөөр болжээ. Эрдэмтэн Маны ихэр хөвгүүдийг нялх бага наснд эцэг эхтэн зөвлөгөө өгч хамтран ажилласан байна. Хөвгүүд ч бага насндаа элдвээ асуудалгүй жирийн өссөн ч Реймерийн гэр бүл үнэндээ эрүүл мэндийн салбарын нэгэн шин томоохон туршилтанд яг тохирсон болж байгаагаа ойлгохгүй л явж. Нэг нь хөвгүн чигээр өсч буй хүүхэд, нөгөө нь охин шиг өсч буй хөвгүн. Брюс дээр хийсэн туршилтын харьцуулт нь түүний ихэр Брайан болж байсан хэрэг. Үүнийг ч эрдэмтэн Маны тун овчин харж улмаар олон жилийн турш судалгаа хийсээр байжээ. Брюс хөвгүүн Бренда болж хувирсан нь эрдэмтэн Маныгийн хувьд эр эм хүйс байглаас шууд хамааралгүй харин хүмүүжлэр эр эмийн ялгаа гарч ирдэг гэдгийг нотлох гол зорилготой туршилт нь байж. Маны олон жилийн турш Брюс дээр ажиглагдаж анзаарэгдсэн бүхнийг тэмдэглэн авч өөрийнхөө агуу нээлтэнд улам өнөмшин хөвгүүнийг охин болчихсон гэж баярлаж явж. Гэтэл бодит байдал тэс өөр байжээ. Маны эрдэмтнийг инхүү баярлаж явхад Бренда охин шиг болж өссөнгүй. Түүний үйлдэл үг хүртэл хөвгүүн гэдгийг нь илтгэж байв. Мөн эмэгтэй хүн болоход нь нөлөөлөх элдвийн гормоны муулгадаг тул хөвгүүн дотроо эр эм 2 мэдрэмжийн дунд шаналж учраа олохгүй зовдөг байж. Эцэг эх нь ч гэсэн хүүхдээсээ бүхнийг нууж авах гэж шаналдаг байжээ. Охин шиг өсгсөн хөвгүүнээ харах тусмаа эцэг нь дотроо бухимдаж арх дар суух нь элбэгшиж улмаар амиа орлох тухай бодол хийх нь их болсон гин. Харин эрдэмтэн Маны туршилтаа улам лавшруулахын тулд Реймерийн гэр бүлийнхэнд Брендад эмэгтэй хүний эргэтэн суулгуулах санал тавьжээ. Брюст хөх ургуулах гормоны олон сарын турш өгчихсөн байсан гэдэг. Ингээд Брендаг дахиад мэс заслын ширээнээр гаргах тухай яригдж эхлэх үед Реймерийн гэр бүлд жинхэнэ тамийнх шиг үйл явдлууд өрнөж эхэлжээ. 13 наснд хүрсэн Брюс Бренда эрдэмтэн Манитай дахиж уулзахгүй гэж хүслийнх нь гадуур дарамтчхалтаар ямар нэгэн зүйл хийлэгвэл амиа орлоно гэж сүрдүүлсэн байна. 1980 онд 15 настай Брендад эцэг эх нь бүх үннийг хэлэхээр шийджээ. Өөрийнхөө тухайн үннийг дуулаад Брюс Бренда удаа хугацааны турш бодол хийлсэн гэдэг. Ингээд эцэстээ эр хүн чигээрээ үлдэхийг сонгосон байжээ. 15 нас гэдэг өсвөр наснд яваа хүүхдийн хувьд шилжилтийн амаргүй гэдгийг энэ насыг туулж өнгөрүүлсэн бүхэн мэдэх хойно. Брюс Бренда
маш хүнд нөхцөлд хэдэн сарыг өнгөрүүлж арай л амиа оролцолгүй өнгөрчээ. Брюс Бренда бүх хүнийг мэдэж эрэгтэй хүн шиг амьдрахыг сонгосон тул Дэвид хэмээх шинэ нэр өөртөө авч шинээр амьдрахаар шийджээ. Ингээд хэдхэн сартаа эр хүний амьдралаа эмчийн гайгаар өгүүлгсэн Дэвид Реймер хэмээх залуу амьдралд шинэ алхмаа хийсэн байна. Нэгэнт Дэвид Реймер болсон болохоор эргээд эрэгтэй хүний шинж тэмдгүүдийг олж авах курс эмчилгээ хийлгэж эхэлжээ. Хэд хэдэн удаа хагалгаа хийлгэхэд Дэвид өөрийнхөө хүсэл тэмүүллийн төлөө даваад гарчээ. Ингээд 1990 оны 9-р сард Джейн Фонтейн хэмээх эмэгтэйтэй гэрлэж түүний 3 хүүхдийг өөрийн эмчиг санаж өсгөлцөх болсон байна. Дэвид Реймер гэр бүлтэй болсноос хойш хэдэн жил амар жимээр амьдарсан гэдэг. Харин 1997 онд тэрбээр сексологч Актемж Милтон Даймондод өөрийнхөө бүх түүхийг үннээр нөгүүлжээ. Дэвид Реймерийн үннээ дэлгэсэн гол зорилго бол цаашид ийм алдааг эмч эрдэмтэд гаргахгүй байх ёстойг сануулах гэснийг л байж. Гэтэл энэ түүх хэвлэлээр цацагдсны дараагаар Брюс Бренда Дэвидийн түүх шар эвлэлийн салшгүй сэдв болж Дэвидэд огт шаардлагагүй баахан хийд уйлан л тэгдсэн байна. Rolling Stone сэтгүүлийн ажилтан Джон Колапинто түүний түүхээр түүнийг байгаль ингэж заяасан охин шиг өсгсөн хөвгүүн хэмээх ном бичсэн нь маш олон хувиар борлуулагджээ. Энэ ном 1997 онд гарсан юм. Эрдэмтэн Манигийн хэрцгий гэмээр туршилтын тухай шинэ мэдээллүүд хэвлэлээр дэлгэцээр байсан ч тэрбээр таг дуугүй юу ч болоог юм шиг байсаар байжээ. Реймерийн гэр бүл урдын л адил бухимдал стрессийн байдалтай байлаа. Дэвид өөр дээр нь 9-р туршилт хийхийг зөвшөөрсөн эцэг эхтэйгээ уулзахыг ч хүсдэггүй хэвээрээ байлаа. 2002 онд Дэвидийн ихэр Брайан нас орчээ. Олон жилийн турш ихэр Брюсийнхээ зовлон шаналлыг хүн холбоогоор мэдэрсэн Брайаныг үхэлд хүргэсэн гэж үзэх нь бий. Харин 2004 онд Дэвидийн эхнэр салахаар шийдсэн байна. Энэ мэдээ тэргүй ихийг төвчж ядан яваа Дэвидийн төвчээрийн хязгаарт хүргэжээ. Эхнэрийгээ ийм шийдвэр гаргаснаас хойш тун удалгүй Дэвид хоол хүнснийхээ зүйлийг цуглуулна гэж гараад тархиндаа сум зон амиа орлжээ. Дэвид тэгэхэд 38 настай байсан юм. Реймерийн үхэл хүүхдийн үйлсийг хүснээрээ сольдог эмч эрдэмтэд том сургамжуулж түүхэнд үлдсэн. Хоёр ихэр хүүгээ орь залуугаар нь алдсан эцэг эх нь бүх явдлын бурууг эрдэмтэн Джон Манид тогтдог. Шудраг ус аимшигтай туршилтын золиос болсон Дэвид Реймерийн энэ түүх дэлхийн нийтийн чихэнд хүрч чадсан юм. Эцэст нь Дэвид Реймерийн өөрийнх нь хэлсэн хэдэн үгийг хүргэе. Намайг эмэгтэй хүүхдийн ховт сүмсэж эмэгтэй хүүхдийн тоглоомоор тоглохыг шаарддаг байлаа. Эрэгтэй хүний бэлэг эрхтэнгүү болохоор л намайг эр хүн гэж тооцохгүй гэж тэд тэгдэг байсан баг. Өвчин юм уу? Ослын улмаас хөхгүй болчихлоо гэд эмэгтэй хүн эмэгтэй байхаа болчихдоггүй өстэй. Хүний хүйсээр тоглох, хүний амьд явах эрх чөлөөгөөр тоглох нь ямар ч эмчид байх ёсгүй. Эмч нарын үгэнд итгэж олон хүүхэд хувь заагаараа битгий тоглуулаасай л гэж би хүсдэг. Энэ гутамшигт явдал надлаар дуусаасай. Үүний тулд би тэмцсэн ч эцэсүүлд нь амь насаараа хохирч үлдлээ гэж бичиж үлдээжээ.